Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ бүр тэсхэндлэн Малливуд буюу Малайзийн кино урлагийн тогоонд хальт чанагдана. Энэ кинонд 2024 онд нээлттэй хийж бүр цаашлаад Netflix-т байршиж чадсан мундаг хөтөлбөр байна. Бараг та нар үзэж амжаагүй л явах та гэж бодож байна. Тэгээд манай баг хамт олон өнөөдрийн бичлэгээрээ оруулахар болж байна. Багт баярыг хүргье. Хашаас өөртөө баяр хүргэж шагаа та. За тэр яхав. Тэгэд одоо бүгдээрээ хийдэг зан үйлээ марталгүй хийгээд кино руугаа орцгоё. Окей. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц сувг руу ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг руу нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болох болсон шүү. Окей. Манайсан тэнд хэдийнэ 11,000 гуйлга болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдээд ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Сэтгэл зүйчтэй уулзж байгаа буурал өстэй 37 настай өвөө бол манай киноны гол дүр Акид. Ой энэ наа 37 өрсөн чинь Ченза зүгээр 37 настай өвөө гэж бичсэн мэт. Эмчээ та 7 тэрбум мулгаш дундаас өнгөрсөн рүү буцаж чаддаг хүмүүс байдаг гэдэгт итгэдэг үү? Гэж шүү. Эмч дотроо цаа энэ гөлгийн чин галс шар хадрууны болчаад өөрийнхөө сэтгэл зүйч рүү явах мэн гээд амын дагуулад ааха гэж шүү. Манай эмч манай хачи эмчгээд хамаатны ахны гой чулуутай. Тэрүүгээр цаг хугацаагаар аялаад явж ид. Сүүлд Питер Паркер гээд Алзан дуртай хүү туслаад өнгөрсөн рүү 7 өдөр 8 шөнийн аялал хийсэн юм шиг байлаа. Гэт мушилзаа шаасан чинь эмчээ та намайг хушиг сэглүүлж байна гэж бодоод байна те. Наад дэвтэр балаа аваад хэдэн тоо үзгэлээд. Над харуулахгүй. Бас хэлэхгүйгээр гэхэд эмч хэлснээр нь хийж байна. Тэгээд за одоо яах вэ хөө? Гэвэл Акид одоо тань руу ихнэр чин залгаад эрэхтэй өндөг талах авахаа мартваа гэж сануулж хэлэхээр залгах болно. Гэж хэлж байна. Тэгэл дуусаал шууд эмчийн утас дуурал хэмбэ гэсэн чинь ихнэр. Царайнд бараг утсаа авсан. Байна уу? Нэг дуудуулаад утсаа авч алан шүү. За юу хараа. Ороо гэртээ эрэхтэй өндөг талхаа барай. Битгий тэгээд хальтраад өвчнээ минь зовлон миний зовлонгоос ялгаа юу байх вэ гэж элгэмсүү хөлөх шиг гудраад явчихараа. Ингээд утсаа салгаж чана. Эмч гайхаж чи яаж мэдээд байна? Гэт Лакид шууд үргэлжлүүлэн за одоо таны туслах орж ирээд 29-р өвчтөнтэй өнөөдөр уулзалт тоглох уу гэж асуух болно. Тэгж хэлж дуусаагүй байтал туслах нь орж ирээд эмчээ өнөөдөр 29-р өвчтөнтэй уулзалт тоглох яах вэ? Та яахаар вэ? Гэх бол. Эмч ч бүр шок цааш. Ямар атсан болоод байгааг ойлгож ядан тэр уулзалтыг маргааш өвөрлөж өгч гэж хэлээд явуулсны дараа Акид тэрэнд таны дэвтэр дээр бичсэн тоо чинь 1191191 гэж сүүлийн панчлайна хийгээд чадвараа гайхуулж дуусгах бол. Улаан займ ийм зүйл болоод байгаа болохоор сэтгэл зүйчид идэхээс өөр сонголт үгүй болж байгаа юм л да. Эмч ч бро би чамд итгэж байна. Гэхдээ яаж имиж хэдтэй болсон бэ? Чи ямар нэг лабораторийн туршилтын хүн юм уу? Ахмад Америкийн шиг гэхэд Акид энийг хурд түүх би танд ярьж өгье гэд нэг сайхан тухалж аваад Марл бороо асааж амьдралаа хөөрнө өгүүлнэ. Тэгэхээр Акидийн чадвар нь аавынхын талын удам дамжиж ирсэн супер хүч. Гэхдээ зөвхөн өнгөрснөрөө л буцаж чаддаг. Буцаж очсон цаг хугацаанд амьдардаг. 18 хүрдэг жилийн Акид хэдхэн минутын өмнөх рүү буцаж цаг хугацаагаар аялаад аав дээрээ баярын нүүр дүрэн инээмсэгэл тодруулсаар "Аав, би чадчлаа" гэсээр гүйж очино. Аав нь "Миний хүү ч мөн дөө. Одоо миний хүүгийн жижиг наж могоонд үс өргөчих бол те" гэшээс. Хүүч "Аава, би энэ чадвараа нээцвч хоёулаа нийлж өнгөрснөрөө очиод ганц хоёр ховцаа наашаа цаашаа хөдлөгнө. Тэгээд баяжаад давхар миний чадварыг жаахан глоу ап хийвэл ямар вэ? Хэ гэх болно. Би амар ухаантай санаа гаргацсан уу? Гэтэл аав нь би руу болоогүй гэж бухын доодохыг харж өгнө гихчээр. Би залуудаа айлууч наадах чинь туршаад үзсэн. Өнгөрсөн рүү буцаад хэдэн хувьцаа салтаалаа дансандаа хэдэн зуун саяар нь мөнгө эргэлдүүлж 200 унаж аквант мөргүүлж хүй гэж айж явсан үе надад би.
Тэгсэн баяжаал ирсэн байхгүй. Нөгөө талд аавын бие муудаад хүнд өвдөж эхэлсэн. Аавас минь үнтэй мөнгө гэж юу байдаг юм гээд өнгөрсөн рүү ахин буцаж очиод бүхнийг засаж амьдраад энэ хүрсэн. Тэгэхээр миний бацаан сайн сонс өөрчилж болохгүй зүйлс гэж байна. Өнгөрсөн рүү буцахдаа баримтлах хэдэн дүрмтэй. Энийг үеийн үед би ч өвөөч ч гээд бүгд дагаж мөрдөж ирсэн. Дүрм 1. Мөнгөний төлөө өнгөрсөн рүү буцах юм бол ирээдүйд төлөх төлөөс чинь тэрнээс их байх болно. Дүрм 2. Энэ цэцгийг харж байна уу? Өөхөх цаг нь ирэхээр өгчл таараа. Бид энийг хүлээн зөвшөөрч байгаа шиг зарим зүйлийг заяа чинь тэргээд хайчих хэрэгтэй байх болно. Окей. Орон Акид Blackpink Lisa шиг хүүхнийг зүүдэлж нойтгоо сосрэхэд аав ээж хоёр нь зочны өрөөндөө баргаар царайлцсан сууж байна. Хүш, тоор чи яатсан юм бэ? Үдийн насалж чад хэрэлдэж уралдаад байгаа юм шүү дээ. Гэсэн аав нь хоцолгүй ээж тэгээд дэлгүүр хоршоо орчход аав дээр ирж туслаарай гэж хэлээд амбардаад явуулна. Орон Акид аавда туслахаар цэцгийн дэлгүүрт ажиллаж байтал нэг хулгайч нэгэн эмэгтэй цүнхийг хулгайлж явахыг харсан аавынх нь ус нэг бууралдаж аваад хулгайчаараас хөвнө. Акид ч аавынхаараас гүйж очиход хулгайч аавыг нь худгалаад цогтаахыг хараад арчаагүй царайлаад ухаан алдаад унчихна. Аав нь хөрхийг эдсэндээ хотголуулж хаад гэмтэл дээр очилдог ах нар шиг шир зааж босоод хүүрүүгээ явж угаад машинд мөргүүлэн тэнгэртээ дэвших болно. Маний батмих. Талигач ажил явдлын дараа Акид өнгөрснөрөө буцаж аавыгаа аврах гэсэн чинь буцаж чаддаггүй. Яагаад гэхээр өнгөрсөн рүү сэтгэл санаа тайван гиз сатгалан сайхан ааштай үедээ л очиж чаддаг байсан байлээ л дээ. За тэгээд тэр нь ч зөвдөө тэхгүй бол сэтгэл хөөрдөр шааж очиод өнгөрснийг өөрчлөд ирээдүг хөв гаран самрах байлгүй. Ээж нь ч өрөөнд орж ирээд миний хүү одоо болно битгий. Бид хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Миний моханы цаг нь болсон болохоор л ийм зүйл болсон байх. Битгий өнгөрсөн рүү буц гэж хэлснээр хүүчэн бүхнийг хүлэн зөвшөөрнө. Энэ хүү явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа киноны үзэгдэл солигдож цагдаа нар хар тамхичийн эмэгтэй охиныхоо хоолойд ходог тулгачсан дээвэр дээрээс үсрээ шүү гэд байж ин гэсэн дуудлагын дагуу ирэхэд тэр цагдаа нар дунд манай Акид явж байдаг юм. Манай яраа хоёр төмсг нь буулсан хөрслөг бораарстай Д витаминлэг залуу цагдаагийн хэлэлцээрийн мэрэгжилтэн ажилтай төрөлтэй ч энэ царай нь бүр яг харваачийн найз охингүй царай. Хүн амтантай хэлэлцээр хийж хүн авардаг байж л дээ. Эмэгтэйчүүдтэй уулзаад хилам олж чаддаг юм бахт. Энэ хиламыг нөгөө нь хөгжүүлээд хэрэгтэй зүйлдээ ашигламар л байгаа шүү дээ. Гэхдээ манер хөрхийн аавыгаа алдснаас хойш өөрийгөө болоод өөрийнхөө ур чадварыг сайн сайхны төлөө зориулж ирсэн чимээгүй баатар болсныг харахаар хайр хүрээд байна. Тээвэр дээр гарлаа. Нэг эмэгтэй чухам ойрлж хашгираал учир зүгээ олохын арга алгаа. Манер очоод ханаа байж ярилцъя. Та ганц би юм бэ те? Хойрт юу яаж байгааг болоход огширсан юм биш үү? Эсвэл та өлсөглөн байгаа юм уу? Гарч хоол идэх. Гэсэн ихч чи мо чацаа намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Найз охин шиг санаад аргалах гэж шагаад нэмэхгүй ч жаахан эвгүй байна шүү Миний амьдрал нэгэн өнгөрсөн донтолтой өр ширтэй би өнгөрөөд өгвөл миний охин л энэ бүхнийг үрнэ. Би охиндоо хайрт. Тийм ээ миний охин гэж охин руугаа хараад тайвшир бололтой гэж хэлсэн чинь охин аваа дээвэр дээрээс унаад өгчлээ. Оронч мань хүн гэртээ энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн шүү ухааны бодоод ном уншаад чийлрээ шаачд. Лаг өнгөрсөн рүү буцаал ээж охин хоёрыг аврах юм болов гэсэн чи За тэгээд 3 хоног ном уншаагүй тэнийг болгож штт. Гэт номоо уншиж байсан нүдэнд нь аав нь харагдаад аавыгаа өнгөрсөн рүү буцаж очиад аварч чадаагүй нь бодогдоод байсан болохоор хүн чанар зулгааж өнгөрсөн рүү буцаж дээвэр дээр ирэх болно. Энэ удаа л эвдэх ярьж эгчийг аврах хэрэгтэй болохоор өмнө нь охиндоо ямар хайртайг нь мэдчихсэн тул эгчийг алгасаад шууд охинтой нь хэлэлцээр хийх гэж үзнэ. Ахын дөө энэ бүхэнд бэлэн байна. Үхлээгээд бүх асуудал шийдэгдэх болов. Анхны хайр, анхны үнсэлт, анхны юу яалт гэд их гоё зүйлүүдийг үзэхгүй хөөхөнд гэтэл охин мэлмэрдлүүлэл ээж ийм би үхмээргүй амьдрмаар байна. Би үхэх тэтэрхээ зараалаг байна. Тэргээл том болоод Монгол руу явж өвлийн удаа галбирын хальтарга эмнэлгийн шалаар хэвдэх хүүхдүүд тоггүй байр харна гэж бодож байсан. Гэж уйлснаар ихийнхэн татсан хар тамхин толгоноос нь гаруй болтой. Арай ирүүлчээд ирүүл ухаанаар бодон хөрөл зөрх нь хайлж охиноо тэрвэрч уйлсаар дээврээс бүү. За манай хүн хорвоо дээр хоёр хүний алтай ам аварлаа гэж. Энэ өнгөрсөн рүү буцахад бас их учир жанцантай юм шиг байгаа юм. Яг цаг минутыг нь зөв тооцоолж буцахгүй дахин буцах ажил удаал. Тэгэхээр цаг минутыг маш сайн тэмдэглэж аваад буцдаг. Бас хэдий чиний хугацааны өмнөх рүү буцсан төдий чинийгээрээ Акид хөгшөрдөг. Тэгэл манер 37 төдөө бууралдсан байлээ л дээ зайлуул. Орон Акид ажлын газрынхаа залуугийн хамт тэрний найзын үйлчлэг дээр ирнэ.
Хүүхэн шүүхэн аригт арснаас хол зандашилсан мууми шиг зандан залууд энэ үйлчлэг гэдэг зүйлд идэвшихгүй шинжтэй. Яаж хийж байгаа л харж амрыг да. Хүүхэн гамж да гэд боджетл партийн эзний найз Сара гих тэмүгээс захиалсан Лиза шиг хүүхэнд анхны харц хараад оруулж ирхэн. Гэхдээ тэр өмнө тэрнийг зүүдэлж байсан шүү дээ. Ваа. Зүүдэндээ тэрнийг харж байсан болохоор харцаа салгаж чадахгүй арай гэж өөрийгөө танилцуулна. Үдшилгийн дунд орлоо. Хүмүүсээс холхон улсан сангийн хажууд улсан санд тухайн нийлүүлээд чи яах вэ? Тэгээ чи яах вэ? Гэд амдлалын хөшөө шиг хоёр залуугийн хэрэлдэхийг хараад суужсэн Сара тэрэн дээр ирнэ. Хүүши чи ч одоо ямар амар хэрэг дуртай бэ? Сайн нэг амар крин залуу намайг газлайтинг хийх гэж оролдоод. Тэгээд би нүүр дүрэн салавч өгöd. Бро, чи байтгаа чиний цаатхан амждгүй маа гэд ирлээ. Ингээд яагаад энд ганцаараа сууж байгаа? Арай өвдөгний ч нүдээр хатгуулчаагүй байгаа зү. Гэтэл Лакид юу би партид чаддаг. Бусад холбоо шиг хүний юмар хөдөлгөхгүй. Зэ тавьж ууж идэхгүй. Тамхи татаад ирээ. Гэд алгуулахгүй. Ховрын бараа шүү. Би ч ажил гээл ажлын мал улдсан залуу байхгүй юу. Бас энэ хоёр залуу угаас аал содолдохгүй тухайн нийлүүлж хэрэлдмээр айдад байсан. Одоо тэр хоёрыг харалт эвлэрч гисэн тэрвэрлдэд байж байгаа үсттэй. Ирчүүд ийм л сайхан байдаг юм та. Эмэгтэйчүүд бол нэг хэрүүлийн дараа өхөө хөхлөө нэгнээ үзэхгүй үсттэй. Гэхдээ би зодоо хийж үзээгүй. Уурчул яах. Гэд Сараг хөөрхөн инээлгээд авна. Тэгсэн Сара гинтэл яна би маргааш ширт ажилтаа явуулгүй гаргүй нэ. Гэхэд Акитиг найз нь чи бас одоо яв. Энд хоёрын хооронд уухгүй идэхгүй чигцэлдэхгүй байж хахаар Сараг хөргөж өг. Гэхэд Сарач бас дотроо дуртай байж шүү. Мушилцаал. Манай хоёр дэвэн дэлхийн ховж ив. Селена Гомес Жастин одоо уултал хайртай байхаа дуу гаргасан юм шиг байлээ. PDD нэрэл тэр үйлчлэгтээ зөндөө олон бодол зүйл хийжсэн байх таа гэж хэлсэн жорын юм ярьж явж яснаа. Сара гинтхэн хэрв өнгөрснөрөө буцаж чаддаг байсан бол чи юу өөрчлөх байсан бэ гэд асуусан Жакид пал гэж явчихж байгаа юм чи. Би ямар яасан? Би ястаа яагаачгүй шүү гэсэн Сара. Хүүшээ зүгээр асууж штэ. Ямар таг юм бэ ёо. Гэвэл Акид бодогдсон санаж байгаа юм юу ч алга. Чари яах вэ гэж асуусанд би өнгөрснөрөө буцаж чаддаг байсан бол засахныг хоёрын байна л т. Гэхдээ гинт бодсон чи тэр халдаанууд минь өнөөдрийн намайг бүтээсэн болохоор би өөрчлөхгүй. Би ирээдүг сайддаг. Би одоогоор амьдардаг. Тийм ээ. Хүчрэхэг independent woman гэж ярилцсаар нэг л мэдхэд гэрийнх нь гадаа иржээ. Буухийнхаа өмнө Сара тэнд маргааш болох нээлттэй өдөрлөх тэрнийг ирэхийг уриад машинаас буух болно. Бас таалаад хурган хамт хайж өөрөөсөө яа да. Оо, nice. За, манайхаа байж байгаа. Нэг юм болох гэдэг сайч. Юу гэж юу? Энэ зуны нээлтийн тоглолт сурдгар сарын 7-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд оппозитор эхлэх гэж байна. Тоглолтын нэр Болорцом. Тасалбарыг box office segment сайтаар худалдаа авах боломжтой гэж хэлсэн шүү. 3 төрлийн үн бүхэд тасалбар худалдаалагдж байгаа тул та нар өөрсдөө ороод төрөвчөндөө тохирохыг нь сонгоод захиална. Манай яадынхан бас өргөцсөн тул тэнд уулзцгаая. Окей. За. Тэнэр гоорцгоо. Хүүхдүүдээ хамардаг хүчиг шилэн. Эй, готомчд бүжиглэж байна. Эй, энэ мөнгийг дунаас олсон. Чи надад дургүй. За, маргааш нээлттэй өдөрлөг дээр нь тэгдэд очлоо. Нэ бурхан ер нь хэвгүй хөөхөн байна. Тулааны урлагийн багш байсан ба штэ. Зүгээр л өвчөөл өмрөө шидэл тараагаалаа. Ийм хүнтэй суул зүгээр сүсгэлээл дууга аяг тавгаа угаах минь. Өдөрлөгч дуус Саратай уулзаад чи талж чина цагдаад орох юм шүү аа. Чамар харанхуй шин гэртээ өргөлж болох уу ч гэж. Сарад гэхдээ манай хөлдөө бор таалагдаад байгаа бол та. Энэ өдрөөс хойш хамт цагийг өнгөрөөж тэгэл болцоонд өлөг улсын хийгдэг зүйлс кино үзэх хоол идэх хаа нэг UFC үзэл. Манай завгүй хүн Сарад ойртох санаатай бүр тэрэнд шав орчихсон чавжих шиг ёо. Нар баруунаас гарч би тамхинаас гарна гихчээр Инхүү нүд ирмэх зур 2 жил өнгөрчээ. Нэг өдөр Акидас ээж нь миний хөө найзынхантай болж байна. Арай чи тэр гомо мамоны биш үсттэй гэсэн чи. Ээж хүн нэг хүүхэнтэй уулзж байгаа. Тулааны урлагийн багш намайг хамгаалдаг орцонд минь хөргөж өгöd буцдаг. Над руу хоттой хүн дайрахад бүр тэр хүнтэй улаан гараараа үзэлцэн гайл бод. Тийм л онцгой хүн. Яг л намайг базаад иргэшээлдээ оруулаад 2 бүлдгэрийг минь базаад явчихаар. Хүн удахгүй танилцуулнаа. Бүтэн 2 жил наан цаана гүйш найрлаа. Одоо гэрлийг ихэд өгөхгүй байлгүй гэж хэлээд Сарад гэрлэх санал тавихаар ажил руу байж хатна. Ажил дээр нь очиход Сара гаднаа нэг хүүгийн ээжтэй юм яриа зогсож байлаа. Гэхдээ юу яриад байгааг нь бол мэдэж чадсангүй. Юу ч байсан тэр эмэгтэй Сарад нэг дугтуутай юм өгөөд хүүгээ дагуулад улсан борооноор гүйж алга болохоор Акид очиод "Юу вэ? Саяны их юу гисэн? Мөнгө өгсөн юм харъя."
Гэвül Сара "Нөө, юу ч биш ээ. Чи юу хийж вэ?" гэтэл Акид халааснасаа пүүж гаргаж ирээд Сарваас надтай гэрлээч. Чашгаа. Яаш манай хүний тэр бөөгшний байралд гуйлтыг л харж л та манаа. Манай энэ хайлхаасаа өнгөрсөн мөнх цаст мөсөн уулын ориглын юм ерөөсөө. Сара бүр гайхаа шасуу Акид. За, Сара хөө. Хоёулаа хамт 2 жилийг өнгөрөөжээ. Өөрийг чинь найрах гээд мөнгө цаг заваа их хүрл. Энэ хугацаанд бас 2 бие найр таньсан байх гэж бодож байна. Чи яагаад гурахгүй байх юм бэ? 2 жил хэдэг найраад хангалтгүй байна уу? Гэсэн Сара ёо хангалттай байна л та. Гэтэ би чаахан бодох хэрэгтэй байна гэснэ. Писта за тэгээд хүн амьтанд хилээд яваад аваа гэд хаяад яваад өгнө. Сара тэрхэн зур бодож байжснаа. Би нэр жаахан уйтгартай асуудал минь багтсан амьдраад байгаа юм болов? Хүнтэй гэрэлт юм уу? гэж бодоод араас нь гүйж очиод за Акид би зөвшөөрч байна гэсэн мань нэр эхнэрт гарлаа гэж. Акид баярлсан да. Хараа би чамд нэг нууцаа хэлье. Би өнгөрсөн рүү аялж чаддаг. Хотлоогүй бол би чиний цүнхэн доторх хэлье гэд тоочод хэлтэл байхгүй өчүүлээ шаасаа. Чи яаж миний цүнхэн доторх мэдсэ? Сталкертаад байгаа юм ааши. Ямар хацаараа чи өнгөрсөн рүү боцтыг гэж үйл тамийн цайж үстэй толгойг нь зулгаажиж эцэст нэг итгэн. За тэгэхээр Акид чи өнгөрсөн рүү буцаж чаддаг. Тэгэнгүүтээ тэндээ очиод ямар нэг зүйлийг өөрчилж янзалж засаж чаддаг юм байж. Тэгэд яагаад одоо хэлж байгаа? 2 жил харин чамд л хангалтгүй байсан юм шүү. Гэвэл Акид одоо чи миний аваа юм чи миний талаар бүхнийг мэддэг байгаасай. Гэл хэллээ шүү дээ. Чи санаж гин үү? Анх бид машинд ярилцж байхад чиний одоогоор амьдэрдэг гэдэг үг надад их таалагдсан. Тэгэж би энэ чадвараа нэг ашиглаад байдгүй юм дөө. Зөвхөн сайн сайхны төлөө л ашигладаг. Байн өнгөрсөн рүү буцаад ах юм бол би ухраасан хугацаагаараа хөгшөрсөөр байгаад өгч чинь. Ямар сайнтай 20 дөнгөж гарч иж надад цагаан ус соёолцсон байгаа үстэй. Гэт хуухаа харуулхад Сара за тэгэхээр Акид эрэгтэй хүний дундаж наслалтчаар одоо бууралдсан байна гэхээр чи 50 хүртэл наслна. Яг өөртөө арчаатай янз бүрийн им таан уугаад арчаатай хөдөлвөл 61 хүрэх бах. Тэгэхээр далж байгаа дөлгөө одоо ахиж өнгөрсөн рүү буцахгүй шүү. Би хайл болох чиний өмнөр орж өнхрөөд өгмөрөө. Үхэл хагцал үзэж чаддгүй хүн болохоор заа юу. Гэснээр Акид өнгөрсөн рүү буцахгүй гэсэн амлалт өгч гар хөлөө барилцаж гарыг үсгээ зурлцах болно. За ингээд ээжтэйгээ танилцуулж хурмаа хийж нэг гэрт ороод Сара нөхрөөсөө жирэмсэн болно. Үзэгдэл солигдож сэтгэл зүйчтэй уулзж байгаа Акид Сараг төрөх өдөр ажиллаа хийж яваад амьдралынхаа хамгийн том алдаа хийсэн талаараа хэлэх болно. Тэр өдөр юу болсон бэ гэхээр Сара төрөх гээд эмнэлэгт харин Акид хүн барьцаалж дэлгүүр дээрэмдсэн нэгэн хэрэг дээр тохироо хийхээр ирсэн байна. Манай нэг ихтэй хөлдөө хэврээлээд шас. Эхнэр нь төрөх гээд байхад ажиллаа хийгээд явж идэг өстэй. Эхнэр нь залгсан утсаа авдаггүй. Бас л хүний аим гэж бодоод ажиллаа хийж байгаа царай нь энэ юм байх л т. Ороол. Заах тавшир. Ярилц. Гэсэн чинь гэмтэтгэ чамтай юугаа ярих юм бэ? Би хичээгээд байгаа хэрнээ энэ амьдралыг босгож чадахгүй байх. Ямар хэцүү чи мэдх юм аа. Хүмүүн өдөр бүр өлсөндөө уйлж байрны дүрээсээ төлж чадаагүйгээс гэр оронгүй гудамжинд хөөгдөж гарахын зовлон мэдх юм уу чи? Ихнэр байна хүүгээ төрүүлж явахдаа бурхан болсон. Хайртай хүний алдах зовлон мэдэх. Гэтэл ахын баахан зовлон сонсож байхад нөгөө талд ихнэрэнд үхлээ штэ писта. Ахыг тайвширхыг хэдэн цаг хүлээсний эцэст аха та болоо Монгол хүмүүсийн амьдрал бүр хэцүү штэ. Та тэнд төрөөгүүдээ л баярлаа. Тэнд монголчууд өдөр бүр тулаанд ордог. Маа энэ мөнгийг аваад ядаж байрны түрээсээ төл тантай угаасаа ойлголцохгүй байна. Би одоо эмнэлэг рүү төрж байгаа ихнэр рүү явлаа гэд яваад өгөх болно. Эмнэлэг дээр очсон ч харин ихнэр нь ашгүй амьд мэлдэж шүү. Өөр хий. Ягаад буруу зүйл хийсэн өдөр гээд байсан юм болоо. Арай хүүн гэсэн чи эмч хүүг наваад ороод ирл. Окей. За ингээд манай хоёр аз жаргалтайгаар шинэ хүнийг үлгийдэн авлаа. Манай монгол хүүхнүүд нөхөр нь ирээгүй эсвэл ингээд төрөхт нь хоцож ирсэн бол яа бурхан. Дуус үсттэй. Акид ихнэр хүүгээ аваад эмнэлгээс гарахын өмнө эмчнэр тэр гурав дээр чухал царайлж ирээл. Та хоёрын аль нэгний удам сударт цус бүлгэн хөвчтэй хүн байсан уу гэхэд Сара манай эмээ нэг тим юм яриад байдаг байсан шүү. Яасан гэвэл хүүтэн цус бүлгэн хөвчтэй юм байна. Гэж хэлснээр Сара хүүгээ сайн асарч тойголсоор хэдийнэ 7 жил өнгөрчээ. Акид энэ хугацаанд ажил ихтэй хажуугаар нь сайн хань сайн ав байхыг хичээж ирсэн ч ер нь ажилдаа их цаг зарцуулаад байсан байгаа юм л дадвараа гэж. Ажил дуусахгүй. Харин гэр бүлийн аз жаргалаа мэдрээд явж байхын дээр байсан гээл яриад байгаа юм. Өөрөө сэтгэл зүйчтэй уулзч байхад. Ер нь бол үнэн шүү дээ. Гэхдээ монголчуудыг бодвол та нар дэндүү жаргалтай байгаа шүү. Бид хэд бол зам дээр уцаа маажид цагаа өнгөрөөгөө оройн гэртээ ороод унтаал өглөө ажилдаа гардаг тийм биз дээ. Орой гэр бүлэрээ хүүгийнхээ 7 насны ойг тэмдэглэж баяр хөөртэй аз жаргалтай хормогийн нэг өдөр өнгөрлөө. Гэхдээ удалгүй Акидийн амьдрал орвонгоор ирэхийг тэр яаж мэдэх вдэ. Тэр нэгэн бороо төөдөр Сара хүүгээ сургалтаас наваад харих гэсэн машин настгүй.
Ажлын мал уулсан нөхөрлөгөө залгасан яаж утсаа авахвд? 100-га дудаа залгасан ч ажилдаа фокуслаад утсаа дуурч байгааг шанзаарахгүй сум. Энд нь хэдийнэ тэрхэ болсон Сара хүүгээ аваа таксидад ирэх газраа ирээд зам гарч явахдаа хүүн тоглоом унгагаад буцаж авах гэж зогсож байхдаа кондишн ажиллахгүй битүү цан зогсон цонхтой машинд мөргүүлээд хоёулаа хамаалтна. Ажлаа хийж сууж угаадаа өөр дугаар залгахаар шууд авч энтраа энэ Акид Вестанер. Би тэрлээ ой. Яаж юм хүлдэ байт юм бэ? Цагдаагаас хүү эхнэр хоёр нь нас барсныг дуулгаад морг дээр очиход эхнэр хүүг нь тэрэнд харуулж таниулсны дараа гэмт хэрэгтний хэвтэж байгаа өрөөрөө ална гэд орсон. 7 жилийн өмнө хүүг нь төрөх өдөр дэлгүүр барьцаалаад амьдрал хэцүү байна гэхэд нь мөнгө өгдөг ах хүү хэвтэж байдаг юм да. Акид чам тусалсны хариуд энэ юм уу атсан минь гэж нэг зам даваад эмнэлгийн өрөөнөөс гарч эхнэр хүүгээ аврахаар өнгөрсөн рүү буцсан. Өнгөрсөн рүү буцаад эхнэр лүгөө залгасан утсаа авдгүй таксинд суужсан хүүтэйгээ юм ирээд утсаа анзаарсангүй. Хар урдараа гүгээд гарц руу төхөөд эхнэр рүүгээ хараад орилсон ч борооноос улаад орилсон сонсогдлгүй эхнэр хүүтэйгээ хамт машинд мөргүүлж өгөхийг харах болно. Дахиж өнгөрсөн рүү буцаж цагаа тэмдэглэж аваад хар хурдараа гүйсэн ч ахаад хоцрох болно. Гэртээ тийрсэн амтаа очиж хамаг юмаа буулгаж босноо улж байхдаа аавынхаа хүлээн зөвшөөрөх ёстой зүйлийг өөрчлөлгүй хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг нь санаанд нь ордог боловч хоёрын хоёр хайртай хүнийхээ үхлийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй манер осол болсон өдрийн өглөөрөө босож аминдаа эхнэр хүү хоёроо гадагш гаргахгүй хамгаалах гэж оролцсон ч эхнэр нь савн дээр халтарч хүн шатнаас унж өгөх болно. Дахиад бүр өмнөх рүү буцаж хүүгийнхээ төрсөн өдөр дээр ирээд ирээдүйд болох зүйлийг мэдж байгаа хүн яахвт бараагаад суугаад байхаар нь Сара чи зүгээр би чам дахиад шараадгүй гэд галтайгаараа хүүтэйг амт орхуулно. За тэгээд газ дэлбэрээ чад. Өмнөх рүү бараг 100 удаа буцаж янз бүрээр эхнэр хүүгээ аврах гэж бүр сүултээ нөгөө мөргсөн залуугийнхаа түлхүүрийг хурааж авч үзлээ нэмэр байхгүй. Тэдний үхэл нь улсмус аймаар нүд халтар болж байгаа. Цагийн тооцоолыг хийсээр мөргүүлэхийн өмнө тэр гарц өнгөрч байгаа таксиг олж хараад хаанаас хаашаа явж байсныг нь олж мэдэн мөшгөхөөр өнгөрсөн рүү буцсаар. Эцэст нь арай гэж өнөө таксигаа олж гарц өнгөрөөл шууд үсэрч буусан ч тэрэнд эхнэрхүү хоёрынхоо аль нэгийг л аврах сонголтын өмнө ирэхэд эргэлзэлгүй эхнэрээ аварна. Гэтэл эхнэр нь хүүгээ алдснаас болж сэтгэл готролд орж тэрнээс байнга чи яагаад намайг аварсан хүүгээ аврахгүй яасан бэ гэж зовоох болно. Цаг хугацаа өнгөрөх тусам эхнэрийнх нь байдал улмал дордож байлаа гэж. Нэг өглөөс ирсэн эхнэр нь орондоо байдгүй. Амь оролцсон биш үстэй гэд яаран боссон балкон дээрээ сууж байна. Сара тэрэнд чи яагаад өнгөрсөн рүү буцаагүй? Яагаад өнгөрсөн рүү буцаж хүүгээ авраагүй бэ гэхэд Акид би чамд хэлсэн шүү дээ. Би өнгөрсөн рүү буцахгүй. Би чамтай суухтаа амлчихсан болохоор. Гэтэл Сара үсэнд нь хүрээл цагаан өснүүдийг хараад худлаа ирж байгааг нь мэдчих юм чи. Цохилтонд орсон Акид би хэдэн 100 удаа будсан Сара. Ахаад будсах юм бол би чамайг алдах. Гэд ярьж байтал эхнэр нь яриаг нь тасалж орж ирд. Чи намайг аврах хэрэггүй байсан юм. Анх гэрлэх санал тавьдаг өдөр чинь тэр хүүгийн ээж гэж баян авгаа. Бид нүүх гэж байгаа. Хүүд маань айкидо үнэхээр тусалсан. Тэрэнд чи бас энэ тулааны урлаг хэрэгт. Тиймээс бидэнтэй хамт яваад хүүд минь багшлаач гэж мөнгөний зүгээр хахад цацлаа үгүй. Нэг ийм л санал надад тавьсан. Би тэр өдөр энэ саналын зөвшөөрөд чиний гэрлэх саналд майг нь өгөөд явуулах байчилт. Хэрвээ чамтай суухгүй багшлахаар явсан бол би ингэж шаналхгүй байсан. Гэхийг сонссон Акид сэтгэлээ барьж дийлэлгүй явах гэтэл Сара юу ч тохиолдсон буцаж очиод хүүг минь авраадах. Буцаж очиод хүүг минь авар гэж шүү гэж хашгичж орилоод тэрүүгээр нэг юм болсон. Энэ үгэн чи гэхдээ анх Акидыг найрч байхдаа тэр машинд би чухмал одоотой амьдэрдэг гэдэг байгаагүй маа. Тэсгэл алдарсан Акид буцаж очиж хүүгээ аварна. Байдал бас л сайн байсангүй. Хүү өдөр шөнөгүй ээжигээ нэхэж орилж хаших чинь. Энэ Акидд хүнд байсан тул хүүтэйгээ таарамж муутай жаахан токсик. Тамрах тусам харилцаа нь улам л хүндий. Ядж жохот хүүн цус бүлгэр хөвчтэй болохоор хүүгээ хаашааж гарахгүй хашиж гэрээрээ хүүгээ харангаа ажиллаа хийдэг болсон байлаа. Нэг өдөр ээж нь ирээд аж хүүгээ аваад гарах гэсэн Акид сүржигнээд байхаар нь чи хэдий хүртэл хүүгээ ингэж хорих гэсэн юм бэ? Эхнэрээ алдсан сэтгэлийн драмаг чи ойлгож чинь. Одоо итгэр заа юу? Олон жил өнгөрчөөд байхад гээд аж хүүгээ аваад гарна. Хүү гадагшаагаараа дэмэтэйгээ их л аз жаргалтай дугуй унаад явж ийснэ гинтэл нүдэн анилтаж хамраас нь цус гараад ухаан алдаад унчлаа. Яралтай дуудлага аваад ирсэн Акид хүүгийнхээ хагалгааг дуусгахыг хүлээж байх та. Өнгөрснөрөө бууцах гэж оролдоход ээж нь яах юм бэ миний хүү? Зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэрэнд хэлээд нэг нь нууцыг хэлнэ. Аавыгаа нас бардаг өдрийн өглөө ээж аав нь нэг л сонир байсан та.
Тэр яасан бэ гэхээр аав нь ирээдүгээс өнгөрсөнд ирсэн. Яг үүндээ аав нь биш Акид хулгайчаараас гүйж угаад хутгалуулж өгсөн болж таардаг. Аав нь тэрнийг аврахын тулд байн өнгөрснөрөө буцаж яг л Акид шиг хүүгээ гаргахгүй гэж эсвэл хамгаалах гэж үзэх бүрд Акид аимшигтайгаар өгч байсан. Эцэст нь аав нь өөрийнхөө амьдралаар хүүгээ аврахын тулд цаг хугацааг ухрааж өөрөө хулгайчаараас гүйж хутгалуулж өгсөн тэр. Таач тийм баха. Та нар санаж байна уу? Аав нь хулгайчаараас гүйх юмн үсэнд бууралдаж байсныг. Энэ бүгдийг ээж нь тэрэнд хэлсний дараа эмчнэр гарч ирэн аж ахуйн нас барсныг тэдэнд хэлдэг. Хүүгийнхээ өхлийг хүлээн зөвшөөрсөн Акидыг ажил дээрээ сууж байхад нь шоронгоос эхнэрийн мөрөгдөг итгээ залгаж уулзаад хүүгээ тэрэнд харуулна. Тэр үед та надад амьдрал бэлгэлсэн. Хүмүүс одоо ийм том болчихсон гэхдээ уучлаарай. Би өөр тусалсан хүнийхээ амьдралыг сөрүүлчихсэн гэж тэрнээс уучлалт хуйлаа. Акид тэрэнд өөрийг нь уучлж байгаагаа хэлээд амьдрсаар өнөөдөр сэтгэл зүйчтэй уулзаж нүгүү энэ бүхний ярьж байгаа. Одоо цаг дээр ирэх болно. Сэтгэл зүйчтэй уулзаад гарч машина барьж явахдаа өнгөрсөн бүхнийг бодон нулимс мэлмэрүүлэн хаазалж хан мөргөн онхолцсноор кино маань дуусж байгаа болов гэсэн машин алгуулж байгааг харахад манер амьд өнгөрснөрөө буцаж байгааг ээлтгэн. Өнгөрснөрөө буцаж хүүтэйгээ эвтэйхэн харьцаж ээжтэй хамт болцдог байсан газраа хүүтэйгээ очиж хамт хоол цагийг сайхан жаргаж өнгөрөөгөөд хүүгээ оронд нь оруулаад үнсээд ахин өнгөрснөрөө ухран хүүгийнхээ 7 насны төрсөн өдөр дээр цэл буурал хөгш юм сууж байла. Харахгүй штэ олон жилээр ухрааж байгаа юм чи. Тэр хэрээрээ насны минь штэ. Эхнэр нь бүр шок. Энэ яг ирээдүгөөс буцаад ирж ямар нэг юм болж гэж мэдсэн ч тэрнээс асууж шалгаахыг хүссэнгүй. Ахиш 7 жилийн өмнөхрөө бусаж эхнэрийгээ төрөхт нь хамт байж гарыг натхан суун. Дахиад өнгөрснөрөө буцаж хормын өдрөө тэр ирсэн байлаа. Хормон дээр ирсэн бүх хүмүүс тэрнийг нүдэрмэх зур хөгшөрснийг гайхна. Сара тэрнийг хараад ирээдүйд биднэрт ямар нэг зүйл болсон юм уу гэсэн чинь Акид гүйдээ бид хамгийн жаргалтай гэр бүл байсан. Хөөхөн хүүтэйч болсон гэж хэлээд Сараг нэг тэрч аваад өнгөрсөн рүү ээжийнхээ бэр асуудаг өдөр ирэх болно. Ээж нь хоол аяглаад эргээд харсан хүүн өөртөө чацуу улсныг хараад ирээдүйд ямар нэг зүйл болсныг гадарсан ч тэрэнд юу ч хэлсэнгүй. Дараа нь тэр Сараг хардаг үжлэг дээр ирж дотох шорлогоо тэрнийг эцсийн удаа харж аваад аавыгаа хотолуулдаг өдөр ирнэ. Өөрхий бүр цаг хугацаагаар аялаад цайх үсчихгүй орой дээрээс гялтаасаа өвөө болсон байлаа. Тэгээд аав дээрээ ирээд "Аава, би бүхнийг мэдсэн. Та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж надад хэлчихэд миний өхлийг хүлээн зөвшөөрлөгүй намайг аварсан. Баярлалаа. Хүүн эхнэрт гарч хөөхөн хүүтэй болсон. Надад тэр бүх сайхан амьдралыг бэлгэлсэнд баярлалаа. Битгий намайг авраарай. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй." Ингэж хэлээд аавынхаа гар дээр амьсгал хураана. Энэ бүхний дараа аав нь хүүгээ ирээдүгээс ирж тэрэнд өөрийг нь битгий авар гэж хэлсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй байсан тул өнгөрснөрөө буцаж хүүгээ аврах гэтэл эхнэр нь тэрнийг болиулан бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо болиод хангалттай гэснээр кино маань амар сайхандаа жаргаж өгье. Бас л зөвүүн кино гоо заа. Тийм үгүй юу? Хуруугаараа гоцоолгоогүй энэ хүртэл ичгнүүрээ элгэндээ наасан ширүүд байвал зүгээр зайлаарай хөө. Харин дардаг юм дардаг хэдтэй бол дэндүү хайртай шүү. Заваа амтд. За баярлалаа. Баяр та. За өнөөдөртөө ингэж манайхаа.